За та бүхэнд энэ бичсэн зөвлөгөө хүргэх зорилтоор энэ бичлэгийг хийж байна. За Epson принтерүүдийн хорыг хэрхэн татуулах вэ? Толгойг яаж цэвэрлэх вэ гэсэн бичсэн зөвлөгөө хүргье. За миний болохоор энэ Epson T50 гэсэн маркийн ийм принтер байгаа. За юуны төрөнд принтер асаагаад компьютертэйгээ ингээд USB-гээр ингээд холбосон байх шаардлагатай. Компьютероор дэлгэсэн дээр мөн нэг газараас дурын нэг зургийг хэвлэх команд өгнө. За энэ дээр болохоор ингээд T50 гэдэг эндээс принтерүүдээ сонгоод T50 дарчна. За тэнгууд энэ доод сонголтууд гэсэн. За энэ болохоор компьютер болгон дээр хэлэн минийх бол монгол хэлтэй байгаа учраас ингээд сонголтууд гэсэн цонх гарч ирдэг. За эндээс болохоор нэг хэвлэгчийн үзүүлэлт гэдэг цонхыг дарна. За энэ дотноос энэ page layout, shortcuts, main, advanced, maintenance гэсэн төвчнөөс maintenance-ыг дараад энэ nozzle check гэсэн төвчийг дарнаа. За эндээс энэ print гэдэг өгөө тест үзэх нь. За ингээд тест үзэнгүүт ингээд тасалдсан маягтай ингээд гарч ирж байгаа учраас шууд клиент төвчийг дараад start гэд хор татуулах процессыг эхлүүлж байна. За ингээд гүн. За энэ хор татуулж байгаа явцад энэ ерөнхийдөө Epson принтерүүд маань дотроо ингээд нэг хүн ийм шингээгчтэй байдаг. Энийг болохоор шууд тэрлүүн хөвнлүүн шингээхгүйгээр шууд ингээд доош нь гуурсаар ингээд гаргаад шууд гадагшлуулдаг юм аа. Энэ гадагшлуулсан болохоор дотроо шингэхгүй, дотроо шингэд дүүрээд энэ хор асгаргаас урьдчилан сэргийлж ингэж гадагшны гуурс гардаг байгаа. Энэ системийн гуурсаар ингээд хийчдэг. Энэ болохоор яг таардаг шүү. За ингээд цаасан хөл рүү хийцсэн байж байгаа. За энэ бол ингээд хорд олдуулах процесс явагдаж байна гэсэн үг. За ингээд дуусна. За энийг татуулаад дуустайг бол ингээд finish дарчна. Тестийн шалгахаар бол print, nozzle check, pattern ингээд энэ төвчийг дараад print гэдэг ингээд тэг хэвлээ үтчихнэ. За ингээд бүрэн ингээд хорон татаад дууссан байна. Өөр нэг бол 10 болохоор энэ head clinic гэдэг энэ төвчийг дарж болно. Энэ head clinic гэдэг нь толгой цэвэрлэх гэдэг юм давч байдаг. Сонголт байдаг. Толгой цэвэрлэхэд мөн адилхан start-ыг дараад мөн толгой ингээд цэвэрлж эхэлнэ. За энэ Epson принтер ямар зарчмаар хэвлдэг вэ гэхээр за түр байж байгаа. Ингээд тавьчих би нэг үзүүлнэ. За ерөнхийдөө нэг юм байдаг. Принтерийн бүгд принтерийн толгой гэж. Энэ бол миний принтерийн толгой. Энд ийм толтой. Энэ толь руу 6 гийн хор маань нэвчиж ороод цаасан дээр ингэж
наач хашаа хүүхд зарчмаар ингээд дотор хороо өрөө цогцолж гаргаад цаас дээр хөвлөдөг байх ш. За ингээд бас толгой цэвэрлэх процесс нэг явуулж байна. Дуусангууд нь финишийг дараад болцсон байвал цааш ажлаа үргэлжлүүлж болно. За ингээд бичлэгийг анхаарлаа өгч үзсэн та бүхэнд баярлалаа.